Монгол улсыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бол одоо хэлцэж байна. За тэгэхээр энэ үндсэн чиглэлийг одоо босруулахдаа зорилттой хэмжигдэхүйц байдлаар босруулсан нь бол одоо сайшаалтай байна. Гэхдээ эрчим хүч талдаа одоо шүүмжлэлтэй хандах нэлээд олон асуудлууд байна. За яагаад тэгэхээр энэ бичиг баримтаас бүхэл бүтэн одоо Монгол улсын эрчим хүчний салбарыг ирэх 5 жилд хөгжүүлэх тэр одоо бодлого чиглэл харагдана гэж одоо хүлээлттэй байсан. Гэвч тэр одоо төдийлөн сайн харагдахгүй байна. Нөгөө л нэг одоо улиг болсон хэдэн цахилгаан станцууд шугамудаа ингээд чагсаачихсан. За тэгээд төслүүдийнхаа танилцуулгад бүхэл бүтэн нэг хуудас зарцуулчихсан ингээд маш үнэтэй ном хэвлчихсэн нэг ийм одоо чиглэлийг хараа сууж байна. За гэтэл бид нар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа. Цахилгаан эрчим хүчний зах зээлээ либералчлах шаардлагатай байна. Хувийн эвслийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Яг л энэ эрчим хүчний салбарын энэ одоо бүтлгүүтээд энэ одоо хөгжихгүй улс орныхоо хөгжлийг одоо чөдөр тушаа болцоо сууж байгаа гол үндсэн шалтгаан нь өнөөдөр эрчим хүчний салбарт төр монопол буюу хэрэглэгч их усүр хоёрын дунд төр одоо ингээл аглагаа суучаад байгаа тийм систем юм аа. Энийг одоо яавал энэ хоёрын дундаас төрийг холдуулах вэ? Зах зээлийг либералчлах вэ гэдэг асуудал их ярьж байгаа. Гэтэл энэ талаар бүр нэг ширхэгч үг өгүүлбэр энэ одоо хөгжүүлэх байгаа үндсэн чиглэл дотор байхгүй байна. Энэ одоо яагаад вэ? Зах зээлийн энэ эх 5 жилүүдэд хэдэн хувийн одоо либералчлахын чөлөөтэй өрсөлдөөнтэй болгохын ядаж одоо 5% нь 10% ингээд энэ дотор чинь орж ирэх ёстой юм биш үү? Хувийн хвшлийн оролцоо нь одоо хэдэн хувьтай байгаа? Энэ одоо 5 жил тэр хувийн хвшлийн оролцоо хэдэн хувь төрөх юм? Тэр иймэрхүү байдлаар энэ одоо хөгжлийн чиг хандлага бодлого чинь энэ тусгагдах ёстой юм шүү. За ер нь одоо алсын хараа 20-50 батлагдахаас өмнө эрчим хүчний салбарт харьцангуй одоо төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, за сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн бодлого, за одоо эрчим хүчний хэмнэлтийн бодлого гэдээ маш сайн одоо бодлогын бичиг баримтууд байсан. Гэтэл 20-50 одоо гарч ирээд тэр одоо хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хууль тэр батлагснаас болоод өмнө байсан бүх одоо сайн бодлогын бичиг баримтуудыг хүчингүй болгоцсон. За тэгээ алсын хараа 20-50 бодлогын бичиг баримтыг харахаар бас л нөгөө мөрөөдлийн чагсаалт. Одоо энэ 5 жилийн төлгөө дахиад нөгөө мөрөөдлийн чагсаалт. Тэгээд хамгийн харамсалтай нь энэ хуулиар салбарууд өөрсдөө бодлого гаргахыг хориглосон. Үнэхээр гайхалтай. Тэгээ маш олон улсууд ингээд за танай бодлого чи хаа байна гэхээр за уучлаарай бид нар одоо салбар бодлого гаргахыг хориглосон юм а гэдэг ингээд бодлого байхгүй салбарууд нь. За 20-50 харуул гэхээр зүгээр л мөрөөдлийн чагсаалт. Тэгээ одоо энэ либералч бас яг адилхан. Ингэж гişүүн асуултанд хариулъя. Яагаад энэ эрчим хүчний салбарын либералчлалыг хөвчиж тавиагүй юм бэ? Үг өгүүлбэр байхгүй байна гэдэг юм шүүмжил ярьж байна. Нэгдүгээрт эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудаар ил тод бас биш байна. Засаглал муу байна гэдэг юм шүүмжил байдаг. Энэ ч бас үнний өвтэй гэдэг юм шүүмжлийг хүлээж явж байгаа. Би 2022 онд эрчим хүчний сайд болсноос хойш намайг ажил авч явах үед дандаа алдагдaltaй явсан. 2024 оны 11 сарын 15-ны өдөр эрчим хүчний үнийг өртөгт нь ортуулах нэг арга хэмжээ авсны дараа 2025, 2026, 2027 онуудад эрчим хүчний салбарын компаниудыг ямар ч байсан алдагдaltaгүй ажиллах гээд ийм бодлого зорилт тавьсан. Энэ жилийн тухайд эрчим хүчний төрийн өмчт 27 компани би нийт ашиг нь бол нэг 17 орчим тэрбум төгрөгийн ашиг гарахаар бол ийм төлөвлөгөөтэй байсан боловч засгийн газрын 132 дугаар тогтоолоор эрчим хүчний үн тарифын өөрчлөлтийг хойшлуулсан учраас энэ жил тухайлбал 196 200 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй гарахаар ийм байна. Тэгэхээр энэ алдагдaltaй адилж байгаа аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд санал болгоно гэдэг бол их төвөгтэй өнгөөдүүлэх магадлалтай ийм байгаа учраас энэ олон улсын хөгжил явуулдаг сонгодог загвараар нь бэлтгэл хийе гэж бодлого нэгдүгээр тавьсан. Хоёрдугаарт энэ одоо манай Монгол эрчим хүчний салбар бол нэг худалдан авагчийн загвартай байгаа. Нэг худалдан авагчийн загварыг олон худалдан авагчийн загварлуу өөрчлөх энэ хууль эрх зүйн орчныг танаар ахлуулсан улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг яг хуулийн төслөө өргөн бараагүй байгаа учраас бид нар энэ талаар бол тавиагүй байна. Танай ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулад их хурлаар батлуулсан тохиолдолд бэлэн байгаа хууль эрх зүйн орчинд энэ 5 жилийн төлөвлөгөө боловсруулахгүй бол 5 жил гэдэг нь 2030 онд дуусна.
жархан сар байдаг. Улсын хурал 2024 онд байгуулагдаад өнөөдөр 5-6 сар болсны дараа хуулийн төсөлчгөө сууж байгаа үед ийм шинжилгээг хийхэд бол төвөгтэй байсан учраас бид нар энэ удаа орхитуулсан. Энэ жил дөрвөн эмчилгээ компани эрчим хүчний салбарын дөрвөн эмчилгээ компани дахиад алдагдaltaа явна. Нөгөө хувьчлал гэдэг маань дахиад нэг жилээр хойшлох магадлал өндөр байгаа учраас тавьж чадаагүй гэдгийг бас зөв ойлгоорой. Та энэ дээр эрчим хүчний салбараас домлогдсон манай салбарыг бараг төлөөлж байгаа гэж гишүүний хувьд бол энэ хуулийн төслөө боловсруулах ажил дээр одоо яаравчлаач бид бол бүх техникийн тус цаг зүйлсээр ирсэн. За тэгэхээр альва хууль боловсруулахаас өмнө бодлогын бичиг баримт нь гарах ёстой. Өөрөөр хэлбэл энэ салбар либералчлахыг хүсээд байгаа мó? Тэр бодлого нь гарч ээж за тэгвэл энэ бодлогыг хэрэгжүүлэх хууль нь гарах ёстой маа. Гэтэл одоо нөгөө бодлого нь байхгүй. Өөрөөр хэлбэл засгийн газар эрчим хүчний яам нь энэ зах зээлээ либералчлахыг хүсээд байгаа мó хүсэхгүй байгаа мó гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Тийм ч учраас нөгөө захиргааны эрчим хүчний зах зээлийг либералчлах хуулийг цаашаа босруулах гэхээр гацаанд орсон. Одоо Аз хөгжлийн банкнаас маш сайхан зөвлөх үйлчлэг авцсан. Ингээд зах зээлээ ийм үе шатаа либералчлаа гэд. Тэгээ Аз хөгжлийн банкнаас хэлж байгаа шүү дээ. Энийг үндэслээ та нар бодлогын бичиг баримтаа гаргаач. Тэрний дараа нар хуульчин явах хэрэгтэй. Би танаа улсыг ойлгохгүй байна. Нэг сайхан цаас боловсруулад өгдөг. Тэгээ энэ цаасыг цаашаа яаж ашиглах гээд байгаа. Энэ сайхан зөвлөмжийг ашиглаад эхлээд яам нь засаг нь ийшээ явна гэдгээ тодорхойл. Тэрний дараа хуулиа боловсруул гэж зөвлөж байгаа шүү. Тэгээ их цэцэг гишүүнээ 2019 онд Монгол улс 566 бодлогын баримт бичигтэй байсан юм а. Тэр чинь хөгжлийн бодлогын хууль гараад 5 жилийн бодлогын чиглэл дотор нэг 8 зорилт хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын жилийн төлөвлөгөө за ингээд урт хугацааны бодлого гэдэг ингээд бодлогын баримтчдгүүд нэг жигдэрсэн байхгүй. Таны яриад байгаа энэ асуудал шийдэгдсэн. Тэгээ энэ удаа бол энэ 5 жилийн бодлогын чиглэл гэдэг чинь direction буюу энэ чинь өдрөдөмж байхгүй. Тэрээс төсөл арга хэмжээ бичдэг төлөвлөгөө биш. Тэгээд энд бид нарыг нөгөө дужигчаа хооронд манай энэ яамныхан энэ олон төрийн нарийн энэ төрийн албан агч нар шинжлэх ухааны академитай хамтраад энэ бичиг баримтыг энэ 10 үндэсний 10 салбарын 35 төсвийн ерөнхийлөн захирсны 85 гэ 330 үр дүн хэмжиж болох үсээр хийгээд оруулаад ирж байгаа маа. Энэ өөр асуудал шүү. Төсөл арга хэмжээ бичдэг төлөвлөгөө биш. За тэгэхээр энэ одоо эх 5 жил захлагын эрчим хүчний зах зээлээ либералчлах гэдэг энэ одоо бодлогыг энэ чиглэлийг энэ дотор оруулах юм уу үгүй юм. Тэр нь л хариулт өгөөч гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь одоо ингээд нөгөө алсын хараа дээр ч гэсэн ингээд харахаар зүгээр л нэг мөрөөдлийн жагсаалт. Энэ ч гэсэн адилхан мөрөөдлийн жагсаалттай харахад эрчим хүчний хинч харсан тийм байгаа хгүй. Зүгээр нэг жагсаалт. Тэгэхээр салбар өөрөө тэр нэг бодлого гаргахыг хориглолцсон байгаа юм а болиулаач. Яагаад гэвэл заали бодлогоо гэхээр бодлогын бичиг баримт гэхээр яамнаас тэгээд байгаа хгүй. Байхгүй. Алсын хараа энийг харахаар зүгээр л нэг мөрөөдлийн жагсаалт аваад байгаа байхгүй. Тэгтэл өмнөх бодлогын бичиг баримт харьцангуй сайн байсан. Тэр одоо 2015-аас 30 онд төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын бичиг баримт, сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хөтөлбөр, хэмнэлтийн хөтөлбөр гээд тэд нар бол уншихаар үнэхээр сайн хөтөлбөрүүд. Зах зээлээ яаж либералчлахын, яаж одоо хувийн орчлын оролцоог эмгдүүлэхийн, яаж хэмнэхийн энэ төр гээд маш сайн бодлого сууцсан юм билээ. Гэтэл тэднийг бүгдийг хүчингүй болгоцсон билээ. Тэгэхээр эсвэл тэр энэ зах зээлээ хоригдсон хязгаарлагдсан эрчим хүчний олон хууль байна. Энэ хуулиа янзалж өгөөч. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дээр чинь энэ салбар болгон бодлого боловсруулж болохгүй гэдэг чинь хуульчилсан. Энэ 5 жилийн чиглэл дээр яаж өгнө гэхээр эрчим хүчний бие даасан тасралтгүй найдвартай байдлыг хангаж эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болно гэж үзээд дотор нь импортын хамаарлыг 40% бууруулна л гэсэн. Энийн хүрээнд эрчим хүчний яам тэр эрчим хүчний хуулиудад өөрчлөлт оруулаад үүргийг хүлээж байгаа. Импортын хамаарлыг 40 гэж. Тэрээс энэ бол ерөөсөө мөрөөдлийн жагсаалт биш. Энэ нөгөө хэмжиж болох үзээр хийсэн учраас мөрөөдлийн жагсаалт байлгахгүй тулд энэ 5 жилийн чиглэлийг энэ индикаторуудыг тавиад юм хэмжиж болох үзээр хийсэн юм шүү. Дээрээс нь засаглалыг шинжилнэ гэдэг дотор бол тэр либералчлах бодлого хамаарагдах ёстой. Тэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаа бариад ажилдаг. Тийм учраас тэр 5-600 хэрэгтэй хэрэггүй бодлогын баримтчгүүдээс арай гэж нэг салж яхад салбар болгон бодлоготой бол гэдээ яриад байгаа нь ухралт шүү. За Монгол улсыг ирэх одоо 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа.
За ялангуяа одоо хөгжлийн чиглэлийн үндсэн одоо зорилго зорилтуудаа хэмжигдэхүйц байдлаар энэ боловсруулсан бол одоо нэлээд сайн байна гэж ингэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж энэ дээр бол сайжруулах зүйлүүд одоо нэлээд их байна. Тийм учраас одоо гишүүдийн асууж байгаа асуултыг хэлж байгаа саналыг маш одоо анхааралтай сонсоож энэ үндсэн чиглэлээ сайжруулах чиглэл рүү яавал одоо үр дүнтэй ашиглах вэ гэдэг тал дээр одоо ажиллах нь зүйтэй юм байна гэсэн саналыг хэлмээр байна. Ялангуяа эрчим хүчний тал дээр бол би түрүү хэлсэн залхуу эрчим хүчний зах зээлийг одоо либералчлах, чөлөөтэй одоо өрсөлдөөнтэй болгох энэ ажлыг ирэх одоо 5 жилд яг хэдэн хувьтай хийх юм бэ гэдэг энэ одоо бодлогоо шийдвэрээ энэ бичиг баримтандаа тусгах ёстой. Тэгхгүйгээр одоо залхуу эрчим хүчний тухай хуулийг бичнэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл яг одоо ийм зах зээлийг либералчлах ажлыг хийх юм уу хийхгүй юм уу гэдэг шийдвэрээ засгийн газар эрчим хүчний яам гаргах хэрэгтэй байна. Тэгээ тэр шийдвэр гарсны үндсэн дээр тэр шийдвэрийг тэр бодлогыг хэрэгжүүлэх одоо хууль нь бичигднэ. Тэгэхээр энийг түрүүн одоо ингээд эсрэгээрээ хариулаад ах шиг байна лээ. Тэгэхээр энийг одоо тусгаад энэ одоо үндсэн чиглэлээ сайжруулах ажлаа хийх нь зүйтэй гэсэн ийм саналыг оруулмаар байна. За хоёрдугаар ажил болохоор тэр одоо хөгжлийн тухай хууль дээр салбарууд одоо бодлого гаргахыг хориглоцсон. Тийм ч учраас салбараа бодлого гаргахгүй гэд ингээд байгаа. Тэгэхээр тэр асуудлыг бас цаашид одоо цэгцлэх ажлыг энэ засгийн газар хийгээч. Яагад гэвэл эсвэл одоо тэр 20-50 дээр зөвхөн одоо нэг чагсаалт байдаг. За саяных дээр ч гэсэн би одоо чагсаалт гэж хэлснээс болоо жаахан яриагцлаад уурлаад ах шиг байна л да. Гэхдээ та бүхэн зөвөр л хараарай. Ямар ч байсан ингээд нэг юм дэлгэрэнгүй юм бодлогын бичиг баримт биш байгаад байгаа байхгүй юу? Стратеги биш байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эсвэл одоо энэ 20-50 энэ бичиг баримтаа нэлээд дэлгэрэнгүй сайн одоо бодлогын бичиг баримт болгооч эсвэл тэр хуулийн дээр өөрчлөлт оруулаад салбарыг одоо өөрсдийнхөө бодлогыг цаашаа яаж хөгжих гээд байгаа тэр стратеги гаргах тэр боломжийг нээж өгөөч. Энэ ажлыг засгийн газар хийгээч гэдэг ийм одоо саналыг бол хэлмээр байна. Тэгэхээр энэ ялангуяа гишүүдийн хэлж байгаа энэ санал энэ асуултанд одоо реакцлж ууралж бохимдхаасаа илүүтэй энэ хүн чухам юу хэлээд байна гэдгийг анхааралтай сонсоод энэ хүний хэлж байгаа ямыг яавал энэ одоо босруулсан бичиг баримтыг сайжруулах чиглэл рүү яавал одоо үр дүнтэй ашиглаж болох вэ гэдэг рүү нэг жоохон одоо нэг өөр нүдээр хараад ажиллаач. Тэгэхгүй л ингээд нөгөө хүний асуултыг, хүний саналыг сонсохоос өмнө ингээд уурлаад бухимдаад байхаар тэр одоо чиглэл рүү ажиллах боломжгүй болчихдөг юм аа. За тэг хамгийн гол чухал юм нь залхуу эрчим хүчний тухай хуулийг бид нар босруулж байгаа. Гэхдээ эрчим хүчний яамнаас, засгийн газраас үнэхээр зах зээлээ либералчлах хэдэн хувиар либералчлах юм. Энэ 5 жилд одоо 5 хувиар либералчлана, эсвэл 10 хувиар либералчлана гэдэг юм гарахгүй бол энэ хууль бичигдэхгүй гэдгийг маш товч өгөө тодорхой хэлье. За тэгээ хоёрдугаарт юм нь либералчлах гэхээр буруу ойлголт дандаа яриад ах юм аа. Нэг л их хувьчлах тухай яриад ах юм аа. Тэгэхээр энэ биш юм аа гэдгийг бас ингээд ойлголтоо зөв болгооч. Одоо бүх хүмүүс ингэж тэгж ярих юм. Либералчны гэхээр л нэг төрийн өмчийн компаниудыг шүлжээг хувьчлана гэж яриад ах юм. Гэтэл бид нар зах зээлийг либералчлах, чөлөөтэй өрсөлдөөнтэй болгох тухай хуулийг яриад байгаа байхгүй дээ. Тэгэхээр энийг хүртэл ингээд хуулийн дээр бодлогын бичиг баримтаа тусгавал хууль явнаа. Тэрээс одоо эсрэгээр хууль гарчвал бид нар бодлогоо гаргая гэж ярьдаг чинь буруу шүү. Энийг засаараа гэж хэлмээр байна.